За Багнуур бол манай нэгдлийн бүрэлдэхүүнд хамгийн анх хэлсэн юм мууган компани. Хоёрдугаарт одоо манай төвийн эрчим хүчний одоо нүүрсний 52%-ийг хангаж байгаа стратегийн ач холбогдолтой энэ уурхай. Өөрөөр хэлбэл энэ улсынхаа эрчим хүчний салбарын хичээний өмнөдийг нуруундаа үрж байгаа. Тэгээ өнөөдөр энэ саврын чуулганыг далимдуулаад ирж уурхай үйл ажиллагаатай компанийн үйл ажиллагаатай танилцж байна. За компани маань бас өнгөрсөн хугацаануудад хичээж чармааж ажилласан. Ялангуяа 2023 онд бол бас нэлээдгүй хүчин чармаалт гаргаж энэ хуримтлагдсан үр төлбөрүүдэд барагдуулах. За биологийн нөхөн сэргээлтүүд хийх, тэр бом модны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа энэ үр ашгийг нэмэгдүүлэх энэ төр чиглэлээр нэлээдгүй амжилт гаргаж ажилласан. За одоо бид бол цаашдаа ер нь энэ гол хүндрэл бол энэ гаргаж байгаа бүтээгдэхүүний маань үнийг бол улсаас ингээд тогтоогоод энээс болоод ингээд алдагдал үүсээд жил болгон энэ хуримтлагдсан алдагдал нэмэгдээд ингээд яваад байна. Энэ асуудлыг бол одоо эрчим хүчний энэ либералчлалын хүрээнд шийдвэрлэх ёстой. Ядаж энэ үндсэн үйл ажиллагаа бол өртгөө нөхдөг, алдагдaltaгүй ажилладаг юм. За Эрдэнэс Монгол нэгдэл бол дунд хугацааныхаа стратеги төлөвлөгөөг боловсруулж баталсан. За энэ дээр бол Багнуур компани бол манай стратегийн нөөц баялаг байдаг. Энэ нөөц баялагаа бол бид нар дахин дараа шатны боловсруулалт хийх, за нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс пиролизийн цогцлбор барих, ингээд нэмэн өртөг шингэсэн илүү үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох ийм дунд хугацааны стратеги гарсан байгаа. Энийгээ бас хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Энэ төлөвлөлт хийгдэж байгаа. Энэ төлөвлөлтөө яаж үйлдвэрлэх вэ? Зэрэг энэ ажлыг бас газар дээр нь үзээд явж байна. Ер нь бол энэ дэд бүтэц ус, цахилгаан хангамж, дулаан энэ үйлдвэрийн цогцлбор барихад бол их таатай орчныг бас үйлдвэрийн хамт олон бүрдүүлж чадсан байна. Тэгэхээр одоо бидний бас ингэж бодож төлөвлөж байгаа ажил маань уран хугацаанд хэрэгжиж явах бас ирээдүй бас гэрэлтэй харагдаж байна гэж ингэж дүгнэж. Тэгэхээр бид Монгол улсын засгийн газар 2022-23 оныг бол өөрчилж шинжилтийн гжилгэд зарлаад төрийн өмчийн компаниуд тэр дундаа одоо уул уурхайн энэ олборлолт баяжуулах боловсруулах үйлдвэрлэлийг явуулдаг энэ компаниудыг Эрдэнэс Монгол нэгдлийн одоо бүрэлдэхүүн бүгдийг багтааж ингээд нэлээдгүй өөрчилж шинжилтийн ажлууд үр дүн сайжруулах ажлууд хийгдээд их сайн үр дүн гарсан. 2023 онд бол манай нэгдлийн компаниуд түүхэн одоо үзүүлсэн. За Багнуур ч гэсэн одоо 45 жилийн өн дээрээ одоо түүхэн үйлдвэрлэл одоо санхүүгийн үр дүн үзүүлж ажилласан. Энийг бол цохон тэмдэглэж хэлж байна. Тэгээд энэ Багнуурынхаа одоо нийт хамт олонд энэ хөв одоо улсынхаа чухал хариуцлагатай энэ хүнд ачааг үүрч хариуцлагатай сайн ажиллаж байгаа та бүхэнд одоо Монгол улсын засгийн газар Эрдэнэс Монгол нэгдлийн нэрийн өмнөөс одоо чин сэтгэлийн одоо талархал дэвшүүлж байна. Та бүхэндээ эрүүл сайн сайхан нэг хүсэн өрөөж байна. Цаашдаа ажилд нь өндөр амжилт хүсэж байна. За 2024 оныг бол нэгдэл хэрэгжилт үр дүнгийн жил болгон зарласан. Дунд хугацааны хувьд дунд хугацаанд Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогын аж үйлдвэрийн сэргэлтийг Эрдэнэс Монгол нэгдэл ерөн газар дээр манлайлан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бол Багнуур хувьцаат компани маань ч гэсэн одоо эх оны бизнес төлөвлөгөө, дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө энэ яг зорилт стратегитой үйлдвэрлэж боловсруулж энэгийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Ингэхийн бол бид ер нь ирээдүйн гэрэл гэгээ бол одоо зөвхөн энэ эрчим хүчний системийн ачааг үүрхээс гадна илүү одоо нэмэн өртөг шингэсэн илүү үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм сайхан ирээдүй бас бий болох юмаа гэдэг зүйлийг тэмдэглэж хэлхийг хүсэж байна.